Сүүлийн үед Ховд аймагт ханиад том амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, бүсийн онцлогын эмчилгээний төвийн хүүхдийн тасаг ачаалал ихтэй ажиллаж байна. Өөрөөр хэлбэл 45 ортой тус тасгийн ачаалал нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 75 хүүхэд хэвтэн эмчилүүлж байгаа юм а. Тасгийн амбулаториор болон хүлээн авах яаралтай тусламжийн 103 тасгаар өдөртөө 0-5 насны 100-аас 150 хүүхэд үзүүлж, зөвлөгөө авч байгаа тухай мэдээллийг хүүхдийн эмч өгч байна. Хоногт 24 цагт 103 хүлээн авах. За манай хүүхдийн амбулаториор болон 103-тайгаа нийлээд нийтдээ нэг 150 орчим хүүхэд үзэгдэж байгаа. За зөвхөн хагас сайнд гихтэл одоо хагас сайн буюу амралтын өдөр таарч жижигэр хийсэн учраас 161 зөвхөн 103 хүлээн авах тасгаар 161 хүүхэд үзэж зөвлөгөө өгсөн байгаа. Ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан хүүхдийн 3 их хэмжээ амбулаторийн үзлэг хийж эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөн илүү цагаар ажиллаж байгаагаас гадна өрхийн эмнэлгүүдэд мөн илүү цагаар ажиллаж байна. Томуу төст өвчлөл нэмэгдэж дэгдэлт хэлбэрээр бүртгэгдсээр байгаа учраас Ховд аймгийн засаг даргын 2017 оны 1-р сарын 13-ны өдрийн 07 тоот захирамжаар хүүхдийн байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаагаад байна. Уг захирамжаар сургууль цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагууд 2017 оны 1-р сарын 16-наас эхлэн 2017 оны 1-р сарын 21 хүртэл 7 хоногийн хугацаанд түр ажиллахааргүй болж байна. Өнгөрсөн 7 хоногийн өвчлөлүүдийн дунд томуу дижлэх оюунжийн одоо бас өмнөхөөсөө эрс нэмэгдлээ. Сумууд дурын одоо бас нэлээд нэмэгдэж байна. Сүүлийн үед илэрх хандлага бол нэлээд өргөж байна гэдэг ийм мэдээлэл ирж албан мөчид аймгийн засаг дарга дээр ирсэн байгаа. За ингээд аймгийн засаг дарга одоо холбогдох улсуудтай уулзаж ярилцаж судалгааг нэгтлээд тэгээ одоо өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд боловсролын ухааны яамтай зөвшөлдсөд хичээлийг бол 7 хоногоор одоо амраахаар шийдсэн. 16-наас үндсэндээ одоо 22 хүртэл амарнаа. Ханиад томооны дэгдэлт их байгаа энэ үед эцэг эхчүүд бага насны хүүхэдтэй тавих хараа хяналтаа халамжаа сайжруулж, гэрийн нөхцөлд амин дэмээр баялаг, чанартай хоол хүнсийг хэрэглэх зэрэг урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллах шаардлагатай байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.